Сайн байцгаана уу, энэ 7 хоногийн үзмээгийн том эхэллээ. Нийслэл хотод энэ жилээс эхлэн түүхийн үрсийг хориглож сайжруулсан шахмал түвшийг хэрэглэж эхлэх байгаа билээ. Зөвхөн өнгөрсөн 7 хоногийн байдлаар гэртээ угаартаж амнасаа алдсан иргэдийн тоо аль бие усны мэдээлэлээр дөрөвдүгүрч угаартаж эмнэлгийн тусламж авсан иргэдийн тоо хэдэн зугаар хэмжигдэж байна. Харин засгийн газрын зүгээс уламжлал ёсоор бид буруугүй гэсэн агуулгыг өөрсдийн мэдээллийн хэрэгслүүдээр сэвэд байна. Тоонууд жоохон зөрөөд. Өчтөр шөнө орой 11 цагийн орчим бас нэг сайт харж яхад бол 16 хүн нас орсон гэж тоо яваад байна лээ. Одоогийн байдлаар бол яг одоо нас орсон хүний тоо бол 6. Урд нь бас нэг 62 настай бурхан болчлаа. Тийм учраас энэ тоогоо нэг яг нэг мэдээлэл өгч байгаа газар бол жиглэл хэрэгтэй байна. За одоо энэ ямар арга хэмжээ авч нөхөр ямар ч байсан одоо 3 лабораторих бол өчтөр уржтөр бол гарцсан. Түлшинтэй холбоотойгоор ямар нэгэн тийм асуудалгүй гэдэг нь гарсан. Гэхдээ бид нар энийг ер нь баталгаажуулахын зүйтэйгээд 3 улсад явуулсан байгаа. Солонгосод, Хятадд, Оросын холбооны улсад явуулсан. Сайжруулсан шахмал түвшийн асуудал яг юунда байна гэдгийг Зариг цэгийн мэн саятайхан мэрэгчлийн хүнээс давлага асуусан байна. 2018 оны 12 сар 28-аас одоо 10 хоног байна да. Би Морингийн даваанд өөр нэг компани сайжруулсан түвшийг туршиж үзсэн. За энэ дээр 5 хоног багнуурын түвш 5 хоног сайжруулсан түвш төлөөд агаарын Морингийн даваал маш гэр хороолоос аслагдсан газар байхгүй юу? Маш тохиромжтой газар. Тэгээ агаарын чанар шатаад агаарын чанарт яаж нөлөөлөх вэ гэдгийг утааг нь хэмжээд тасралтгүй 10 хоног тийм. 10 хоног нь айлуудаар явж судалгаа хийгээд. За миний байгаа айл нь усан халаалтын суугатай айл байсан. 5 хоног багнуур түлхэд дүдлийг сайхан хасаад 5 хоног нь багнуур өөр нэг хөөтийн урахаас харагдаж байна. Түвш сайжруулах түвшлэхэд тэр айл ер нь баг хөлдөг шахсан. Усан халаалтын суугатай байна шүү дээ. За тэр дүн миний толгойд байгаа шүү дээ хэмжлэгийн дүн. За тэр дүн манай дарган дээр танилцуулсан угаасаа үндэсний хорон дээр. За тэр дүн бол угаасаа танилцуулагдаад тухайн үед тэр компани хувьд арга хэмжээ авагдаад явсан байх. Энэ дүн бол тэр дүнгийн одоо ерхий үзэл санаа болохоор сайжруулалт ус усан халаалтын зуур одоо гэр ороолын усан халаалт буюу 3-аас 15 кВт хүртэлх чадлын усан халаалтын зуур тохиромжгүй байна да гэж. Нэгт. Хоёр тэндээс би эргээд тэр харах нь ер нь бол хэмжилтийн ингээд дүнгуудыг харагдахад шаталтай шүү дээ, таталтай шүү дээ. 2 м/с дээж бишээс аюулсан хасдаг байхгүй юу? 2 м-с доош байгаад ялангуяа 1.5-аас доош байх юм бол аюултай байдал. Энэ асахгүй. Өвгөх нь, угаатах нь яндангаар явж байгаа утааны хорд 2 м/с байж маш сайн хасна. Одоо л 5-7 хоног ш тэр сайжруулалт ш тэр ямар нэгэн сайжруулалт ш маань сайн хасна. Тэрнээс доош нь бол аюултай. 1.5 хүрээд тэрнээс доош бол бүр угаартах төвшөнд осчихно ш. Унтрах, өвгөх, угаартах. Ямар ч тач нийслэлийн бүх гэр хорооллын айлуудад угаарын хий мэдрэгч суулгана гэсэн шийдвэр гараад байна. За тэгээ өнөөдөр засгийн газрын хуралдаанаас агарын бохирдолтой бууруулахтай холбоотой сайжруулсан шахмал түвшийг ард иргэд хэрэглэх явцдаа одоо шат чатанда анхаарал аюулгүй байдлаа одоо хангаагүй улмаас угаарын хийд одоо хордох үзэлт байгаа учраас нийт ард иргэдэд зориулж одоо угаарын хий мэдрэгч тоон төхөөрөмжийг нэг удаа үн төлбөргүйгээр одоо Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн ард иргэдэд хүрэхээр ингээд аль бие усны шийдвэр гарсныг бас та үзэж мэдгдээ. Монгол Ардын Хувьсгал намаас иргэдэд хүүгүй урьдчилгаагүй байр алгана хэмээн мэдэгдэжээ. Харин иргэдийн зүгээс тэднийг ээлж сонгуулийн шавгаа хийж байна хэмээн хардаад байна. За ингээд энэ бүртгэлийн ажиллагааг бол бас бид нар бол өнгөрсөн 2-3-7 хоногийн туршид бол манай мянгатын дарга нар бүгдээр өөрснийхөө Facebook хаяг дээр бол бүртгэл явуулсан. Маш олон тооны иргэд бол биднэрт утсаар бүртгүүлсэн байгаа. За эднэртэйгээ бид нар одоо санамж жижиг гэрээ байгуулах ажлаа бол энэ 10 сарын 5-ны Бям гарагт хийж эхэлнэ. 11 цагаас намынхаа гадаа энэ албан одоо үйл ажиллагааг аль бие сорнэ. Тэгэхээр одоо иргэд маань орон сууцнд орохыг хүсэж байгаа, түрээсийн орон сууцнд хамрагдахыг хүсэж байгаа бүх хүнийг манай нам дээр хурж ирж илүү тодорхой мэдээлэл тооцоо судалгааг нь авч тэгээд манай намынхантай гэрээ байгуулж гар барьж энэ хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлэхийг уриалж байна. Баянзүрх дүүргийн нэгэн орон сууцны 9 давхраас 3 настай хүүхэд тагтнаас зүгдэж байсныг нь хуршайлын хүн нь аварчээ. Тэгэхээр энэ сарын 5-ны өдөр за яг миний ард харагдаж байгаа 9 давхар байрны одоо 9 давхараас нь 3 настай хүүхэд гэртээ ганцаараа үлдээд за балконоор унах гэж байсан байна. За азар бас хурш ойлынх нь
охин хүүхд орлох чимээг сонсоод за аавыгаа дуудаж тухайн хүүхдийн амь насыг нь аварсан байна. За тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь ганцаарнг нь үлдээхтэй за аль болох одоо цонхны хамгаалалт хийх эсвэл одоо балконоо түгжих ч юм уу ийм арга хэмжээг авч байх нь зүйтэй. Тэр нөгөө амралтын өдөр гэртээ амраад байжсэн чинь хажуулын хүүхд уйлайлсан. Тэгээд манай охин гараад балкон дээрээ гараад хараад аав энэ хүүхд унах гэж байна гэж хэлээ. Тэгэл юу болсон юм бол гэж гараал харсан чинь хүүхд өвжлөгдсөн. Камерын бичлэгийн сарахад хүүхдийг татаж гаргаад гэрийнх балкон дээр гаргаж ах шүү гэсэн тий. Тэгсэн нөө ашлагаад авч явахгүй нөө гар өрөхгүй тэгээд аваад аваад гэрт нь оруулж гисэн. Тэгээд тухайд гэрт нь хүн байгаагүй тэгээд эсэг байж байгаа дэж нэрсэн. Хүүхд уйлаад исэн бохгүй. Тэгээд манай хүүхд нь юу хүүхд уйлаад байна гэдэг өөрөө балкон дээр гараад харсан. Тэгэхэд л нэлээ уйлсан ш. Тэгээд энэ хүүхд унах чинь босож орж ирээд надад хэлээ. Тэгээд би гарсан. Тийм л юм болсон тэгэл. Монгол улсын хөл бөмбөгийн шигшээ баг ээлжид дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтоо Японы шигшээ багийн эсрэг тоглож 6 тгийн харьцаатаагаар хожигдлоо. Хэдийгээр манай улс хожигдсон ч дэлхийн топ түвшний тамирчтай энэхүү анх удаа тоглож маш сайн туршлага хуримтлууллаа. Энэ 7 хоногийн тренд видеогоор X ерөнхийлөгч хэлбэгтэрчийн унанаг дугдуулсан хошин эвлэлэг орлоо. Хитрхи бай болохоор унана Тэнгэрээс дурлал руу унана Хамгийн бай надад унана Чи бол хамгийн байд унана Чи бол хамгийн байд унана Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр болохоор манай business time ингээ энэхүү эхэлж байна. Гэхдээ энэ удаагийн дугаараар биднэрт ярих юм юу ч байхгүй учраас та бүхэн маань дараагийн business time-аар биднэрт юу яриулахаа те санал хүсэлтээ ингээ илгээж болно. Бидний энд худалдаж авч болно. Тэгэд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Баяртай. Дараа 7 хоногийн цаг агаарыг өдрийн дундаж температур нэмэх 3 градус байх юм байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. Бано. Сайн байна уу та? Ажлын сайн уу? Би танлуу нөгөө нэг юу ярих гээд нөгөө манай нөгөө продюсер нөгөө нэг танлуу пранк явуулсан гэсэн. Та тэрийг нэг хараад оруулж болохгүйг нь хэлээд өгч болох уу? Танаа энд суудаг ганаачдаа хэзээ ирэх юм? Танаа бүтэн сайн дэрнэ. Утрагаатар. Би нохоогоос уулзаад өдөр бөөрөөс уулздаг яах юм. Хэсэл. Тим дандаа. Чүри марич. Юу ярих юм? Ийм маягтай ч хэрэгтэй. Болсон юм уу? Шууд наа одоо ингэ. Векино